Бацгаано энэ л тийм яйнэмэн миний бичлэгийг үзүүлж байгаа та бүхэндээ өглөө орой мэндийг хүргэе. За амартаж шууд гарч руугаа оръё. За дөрмийн дагуу би өмнөх нэг хитэн 12 оны өмнө Кимсэр охины талаар яриад тийм яг гээд яриад хүн парт 2 оруулъя гэсэн ямар ч бодлого байжсэн чи коммент дээр ийм хагас тутам юм дээр зөвхөн өөрийнхөө санал бодлоо л үзье. Яг ийм зүгээр бүтэн ингээд бичлэг оруулаач гэдэг дууралсан мэснээр би тэр зүг үзчихээ хүндлээ. Тэгээд гинт бодоо заз би ингээд бүгдэн дээр нь ингээд тийм ээ ингээд өөрийнхөө санал бодлоо илэрхийлье гэж миний хувьд бодлоо. Хэрвээ та Кимсэр охины талаар яг юу болсон юм мэдгүй яг Слонксны баг хамгийн алдартай эрдээ жүжигч юм буюу Ким Су Хёны талаар яг юу болсон юм мэдгүй байгаа та нар YouTube суугаас хайгаад яг бүх мэдээллийг үзээд яг ойлгоод над дээр бол хурж ирээрээ би бол өнөөдөр бол огт энэ талаар ярихгүй зөвхөн ингээд тэр энийн асуудлыг одоохондоо ямар ч юм тодорхойг байгаа асуулт дээр нь би өөрхөн зөвхөн санал бодлыг хэлнэ л гэсэн үг. За одоо бүдрээ бичлэг орц. За хамгийн эхлээд би ингээд анх ингээд нэг юм дээр өмнөшл нэг юм буруу хэлсэн байсан. Ингээд Кимсэр охноос миний ингээд найз залуу нь ингээд миний нэр хүнийг нөлөөлчлөөгөө 700 сая вон нэгсэн гэсэн чинь анх ингээд компаниасаа баг коок шахуу ингээд гаргангуудаа ингээд юм тусламж нэг тусламж гэжтэй нэгээд баг юм зээлс байгаа зэ 700 сая вон ингээд зээлж ингэж өгсөн байгаа зөө. Тэгээд 700 сая воноор ингээд тэр жүжигч маань тэр Кимсэр охмоор 20 тэрбум вооны өрөнд орсон байсан маа зөө. 20 тэрбум вооны ингээд өрөнд орсон байгаа чинь 700 сая ингээд өгөөд ингээд хэдэн жилдээ арай гэж юм ингээд өрөө төлж ингээд байж байхад нь компаниас нь нэг 3 сарын 3-нд гівгэнтгийн ингээд хаахан 2-3 өмгөөлөж хөсөлж амгуудаа би гівд өрөө төлөөчөөгээд гівгэнтхэн ингээд дайраад ороод ирсэн. Бүр ингээд гайхалтай ингээд хүн ч исэн шоконд орно. Тэгээд өөрөө ингээд амар гайхсандаа тэгээд компанидаа бүр яач ингэж бүр холбогдож чадахгүй байгаасаар эцэц ингээд найз залруугаа ингээд мессеж бичсэн байгаа хгүй тийм ингээд баа ингээд яг юу болов яа юу пахан шүүх урд бол би ингээд өхгүй хчлээ үгштэй би яг ингээд одоо надад ингээд амар ч юм боломж яахгүй наа гэдэг юм намайг ингээд авраач гэдэг амар өрөвдөлтөө тийм тэгсэн байсан та нарыг өөрөө бичлэгээс тэр ингээд бичсэн комментиг уншаарай зөө. Хэрвээ ингээд энэ дээр бол би яг найз залуугийнх нь буруу гэж хэлэхгүй яг гэхдээ энэ дээр бол энэ 80% компанийн нь буруу гэж миний хувьдаа бол бодож байна. Тэгээ тэр үед нь угаасаа яг осол гаргахаас яг энэ хэрэг толбогдохоос өмнө энэ хоёр маань угаасаа салцсан байсан. Тэгээд миний бодлоор энэ хэрэг дээр бол нэх айхад дээр их бол найз залуугийнх нь бол буруу бол байхгүй. Гэхдээ л бас нэг тийм жоохон юм хогийн байгаад байгаа байхгүй. Одоо тэр компани нэгээд өөр ингээд амар юм баян компани байхгүй. За ингээд Ким Су Хён ингээд энэ найз залуугийн тал нь яг ингээд яг хэдийг олдоогүй гэвэл би танаас ухаалцъя л да. За ингээд дөрмийн туслонс юм хэцэстэй ингээд юм ойролцооны нүг хөрш усаага тийм үү. Хятадд ингээд бараг хэдхэн сарын дотор ингээд тийм реклам тоглоход нийт 90 тэрбум воныг олдсон юм зэ. Боддоо та нар 90 тэрбум вон бараг 100 тэрбум воныг олонгуудаа за дөрмийн дагуу 100 тэрбум воны за жишээ нь 50 тэрбумын компани наваад өөрөө ингээд 50 тэрбумын авчих гоо. Тийм яхахтар баг ингээд юм баян компани байхгүй. Тэнгүүдээ яагаад ингэ тийм 700 сая воныг ингээд бүр амар сүртэй 2-3 өмгөөлөгч аваад тэгээд нэгснийг би энэ дэр бол огт ингээд гайхаад байгаа зөө. Бүр ингээд амар нэг 700 сая вон штэ та нар ингээд бодохдоо ингээд 700 сая вонаа чи ингээд амар их мөнгөчтэй гэвэл та нар хэрэг тэр компанид яг юм ажиллаж үзээгүй яг энэ хэм найз залуугийнх нь яг биш болохоор та нарыг ойлгохгүй байж магадгүй зөө. Гэтэ чи энэ дэр бол бүр ингээд үнэн гайхалтай зөө. Энэ дэр бол би ингээд жоохон компаниг жоохон буруутгах нь энэ дээр бол жоохон Кимсэр охины тал баг зэрэг зөв гэсөг. За хоёр дахь асуудал. За хоёр дахь асуулт нь энэ одоо хүртэл ингээд явагдсаар л байгаа тийм нэг 100-аар алцсан нэг хоёлын бантан шиг нэг болоод байгаа зөө. Тэр нь яг юу вэ гэвэл яг Кимсэр охиныг яг насанд хүрээгүй байхад нь өргөсөн үү өрхөөгүй одоо энэ дээр бол бүр ингээд маш олон таамаглаад байгаа зөө. Энэ дээр бол гэхдээ яагаад ингээд аав ээж буюу компани хоёр нэх ахтар энэ дээр бол бүр ингэж амар их бүр бүгдийг ингэж дийлэхгүй юугаад энэ хоёр ч одоо ингэж дийлэхгүй байгаа байг бол энэ хоёр ч одоо ингэ шүүхтэлцэндээ ингэ шүүхтэлцэнгүүтээ шүүх дээр ингэ нотлох байранд болгож гаргаж ирнэ гэдэг юмтай жицэг Кимсэр охины таалж гисэн найз залуугийн таалж гисэн энэ хоёр ингэ ийм шууд ингэ бүүм хийсэн бол миний бодлоор бол ингэ ийм
тайлбар бол оруулахгүй байгаа гэж миний хувьд бол бодож байгаа. Энэ дээр бол яагаад ингэ насны хүрээгүй байхад нь үерхээр яад ингээд хүмүүс нар бодож ивэл та нар боддоо ингээд 15 нас хэрэг насны хүрээгүй байхад нь үерхэж байгаа байдаг шүү дээ. Ингээд 15 настай ингээд юугаач мэдгүй байгаа охиныг найрч авч үерхснээ зүгээр юм баг ингээд ашиглаад хайчих байгаа байхгүй юу. Ингээд амар нэг тийм сонин заяа. Тэнгүүдээр насанд хүрсэн байхад нь үерхсэн бол энэ бас арай хэрэг биш ээ. Гэхдээ одоо энэ дээр бол нэг маш том асуудал байгаа заяа. Ингээд Кимсэр охиныг ингээд яг ийм насанд хүрээгүй байхад нь бэлгийн харилцаанд орсон уу гэсэн энэ дээр бол ингээд асар том ингээд ийм маргаан ч юм тийм болж байгаа байхгүй юу. Тэгээ та нар ингээд хэрэг ингээд бүр сайн судлаад үзвэл Кимсэр охины аав ээж нь яг нэг тийм нийгэм нотлох баримт бол ил болгосон. За ямар нотлох баримт вэ гэвэл нэг юм хол амьдардаг ингээд Америкт амьдардаг найз руугаа ингээд ярьсан утасныхын дуудлагын одоо ингээд юу нь бол ингээд бэлэгдсэн байгаа зэ. Та нар өөрсгөөс очиж үзээрэй зэ. Тэр дуудлагад юу гэж ярьсан бэ? Тэрэндээ би 7 дугаар ангид байхаар хэрэг 7 дугаар ангид юм 15 настай гэсэн шүү. Би тэндээ 7 дугаар ангид байхдаа үлийнхээ хамралтаар гээд ярьж байгаа байхгүй юу. Ингээд харилцаанд орсон гээд. За бас дээрэс нь ингээд чатууд нь ингээд найзлахын тал нь ингээд хідэн талаар хэвлэлийн бага хурал хийсэндээ өөр хэм биеэр ингээд хийсэндээ тэнгүүдээ тэрэн дээр нь бол яг тийм энэ зургнууд бүгд хуурамчаа гэж юм л хэлсэн. За хэрвээ ингээд тэр ингээд бичсэн мессежүүд нь хэрэг үнэн бол энэ найз залуу нь маш том юм хэрэг нь болон нэмэгдэн зав. Яг тэгвэл за хамгийн ихний хэрэг нь насны хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Хоёр дахь нь насны хүрээгүй хүүхдийг бэлгийн дур хүсэлт ингээд уруу татсан гэх мэт чинь маш олон хэрэгүүд ингээд нийлээд одоо ингээд нэг тийм маш том хэрэг болж байгаа заяа. За хэрвээ энэ мессежүүд нь хэрэг он сарын худлаа ингээд солиод үг мөгийг солилцсон байсан бол энэ найз залуугийнх нэр хүнүүд нөлөөлсөн гэд эцэг их нь бас мөн адил сасар том бас ингээд хуулийн бас хариуцлага хүлээнэ. За хэдүүлээ бол одоо зөв үнэн зөвийг мэдгээд бол хитгэн л сар хүлээч юм бол удахгүй үнэн зөв мэдэгдэн. За тэр чахва. За дараагийнх нь асуудал нь юу вэ гэвэл яг юм Кимсэр охины ээж нь яг охиндоо хэрэг хэмжээний анхаардаггүй гэсэн асуудал одоо сүүлдээ одоо амар их болоод байгаа байхгүй юу. Ингээд зарим хүмүүсийн ингээд хэрэг YouTube ингээд сайн судлах юм бол шүү дээ. Ингээд зарим хүмүүс нь Кимсэр охиноос ээжнээс охиноос амар сайн байсан ингээд аймартай халамжтай гэж ярьж байгаа бол зарим нь бол ингээд өстой тоод өгчгөө өстой баг үерхэхийн ч мэдхгүй гэрэлж яахын ч мэдхгүй энэ өстой ээж нь ямар ч юм анхаарал тавьдаггүй гэж тэгжсэн. Энэ дээр нь бол зөвхөн миний хувийн бодлоор бол энэ дээр нь бол ээж нь бол бүр яг 50% юм бол 50% охиндоо анхаардаггүй 50% охиндоо анхаардаг байсан гэсэн миний юм бол тийм юм бол хувийн юм бол бодол байгаа шүү. Энэ бол яг тийм бэ. Та нар бас юу гэж бодож байгааз комент хэсэгт бас бичээрэй заяа. Иймэрхүү юмнууд болсон заяа. Гэхдээ энэс цаашаа нэлээд маш юм олон ингээд тийм эцэгчүүдийн энэ найз залуухны найз охины харгалаас зөндөө олон юм гаргасан юм бол баримтууд байгаа заяа. Хэрвээ та нарт баримтууд илүү их хэмжээний мэдхийг хүсвэл ингээд өөр сугаас үзээрэй. За миний хувийн бодлол ер нь бол тийм л би ингээд бүгдэн дээр нэр нь бол ингээд бүгдэн дээр ингээд тайлбар чадахгүй би яад бол одоо ингээд шүүх биш шүү дээ. Одоо удахгүй яг хитгэн одоо баг ингээд удахгүй баг хитгэн 7 хоногийн дараа хэвээр эний зөв эний буруу гэж шууд гараад ирэн зөв ингээд тэр чинь шүүхэд ёстой амархан тэр мессеж чинь бол баг нэр компьютер дээр хитгэн товчлуур дараал шууд эний нийдэлцэний идэллээгөө гэдэг юм бол шууд л гараад ирнэ. За хэрвээ зөвхөн яг ингээд хүмүүс бол ярихтаа миний зөвхөн хувийн бодлоор бол яг юм Кимсэр охины юм бол зөв. Гэтэ би 100% зөв гэж хэлэхгүй заяа. Гэхдээ юм бол Кимсэр охины баг ингээд 60-70% юм бол зөв гэж юм бол би энэ хувьд бол бодчих. За удахгүй тэгээ шүүх хурлааны хин ялах юм тийм ээ. Хэрвээ Кимсэр охины тал ялах юм бол хүүхдийн маань нэр хүнд нөлөөлсөн гэд маш их хэмжээний мөнгө авна. За би ингээд энэ найз залуугийн талд нэг юм дээр амар гомдоод байгаа байхгүй юу. Гомдхон чашийн зүгээр ингээд анх ингээд тэр охиныг бүр ингээд амар ингээд сэтгэлээсээ бүр ингээд шархлуулж ийсэн заяа. Тэгээ юу вэ гэвэл одоо энэ хоёр маань анх одоо ингээд үргэж ийна гэдэг нэг найз охин маань их тийм зураг тавьснаа гэсэн чинь ингээд найз залуугийн талаас ямар тайлбар хийсэн бэ гэвэл бид хоёр үргэхдгүй бид хоёр зүгээр ингээд найзууд зүгээр л нэг тийм найзууд гэсэн тайлбарыг өгсөн байгаа заяа. Иннээс олж хүмүүс тэр солонгосын хар дээр дэлхийн нийтрээ энэ хоёр зүгээр найзууд юм байна. Энэ Кимсэр охин зүгээр галзуурсан юм байна. Энэ хүн сайн болроо зүгээр энэ зураг мургаа утовшоп хийдсэн юм байна гэд шууд тэр охин руу бүр аим шигтэй дайрсан байгаа зөө. Бүр аим их дайрсан заяа.
За тэгээд дайруулаад энэ дээр нь бол эцэг гэх нь бол ингээд 100% бол ялан заяагаад байгуулга нь яасан бэ гэлгийн ингээд огт үерхэдгүй байжсэн гэсэн битнээр баста энэ найз залуу нас нь хүрээд үерхсэн. Нэг хэдхэн жил үерхсэн гэсэн тайлбар болж байгаа. За бүр ингээд үнэн бүр ингээд гайхалтай. За энэ тал дээр бол ингээд эцэг нь хамгийн ихний шүүх хурлууд яа юу гэж өгөхгүй гэл миний охины нэр хүндэд нөлөөлсөн гэд шүүх хурал дээр бол 100% ялан заа. Яагаад гэвэл тэр найз залуу бит хоёр өмнө үерхэдгүй байсан гэсэн тайлбараас л Рональд Кимсэр охиныг маш ингээд нэр хүндийн унгасан хэрэгээр нь бол шууд ингээд энэ тал дээр бол нь Кимсэр ох маань л ялна. За тэр бэлгийн харцаанд орсон энэ охин энэ 7 одоохонд бол юу нь бол ямар ч нэг тийм батлагдаагүй байгаа. Хэрвээ Кимсэр охины ээж аав нь яг худал мэдүүлэх гэсэн бол маш хэмжээний том асуудал доо хүний нэр хүндэд нөлөөлсөн Солонгосын ард иргэдийн хуулсан, дэлхийн нийтийн хуурсан гэдэг маш олон хэрэг болсон зөө. Хэрвээ энэ дээр бол яг энэ найз залуу байгаа штэ одоо энэ жүжигчин яг хэрвээ энэ хэрэг ингээд насан хүрэг багт нь харилцаанд орсон бол өөрөө дүрмийн дагуу ингээд маш том хуулийн хариуцлага дүрмийн дагуу хүлээн зөө. Угаасаа та нар ойлгож байгаа сте шууд ингээд энэ ч явах магадлал амар өндөртэй байгаа зөө. Ингээд сайн мэдэхгүй байна зөө. Юмтай чинь амар өндөртэй байгаа зөө. За ингээд ер нь бол тиймэрхүү байна зөө. Ингээд ямар тач утгахгүй яг ингээд хүмүүс намаа ингээд жоох ингээд дутуу бичлэг хийх юм ингээд би ингээд бүх баримт дээр нь ер нь бол бичлэг хийж чадахгүй. За ер нь бол удахгүй хэдхэн 7 нар хүлээч юм бол удахгүй яг энэний зөв энэ дээр энэний хин дээр энийг хидит хийгээгүй энийг хидит хийсэн ингээд бүгдээр удахгүй гараад ирэнгүүт нь тэр үед би өстөнөр цаг алтлахгүй ер нь бол бичлэг ер нь бол хийн. Тэгээд миний санал бодол ер нь бол хэрэг таарж ийн ер нь бас би өөрөө бас харна. Тэгээд хэрвээ яг Кимсэр охины тал ялах юм бол би нэх ахтар нь бол гайхгүй. Найз залуу хинч тал ялах юм бол ялах нь ч юу ахын зүгээр ингээд илүү зүв байх юм бол миний их ахтар чих хэмжээд гэж шоконд орохгүй. Ер нь бол миний бодлоор ер нь бол тийм бэ. Та нар ч гэсэндээ юу нэг хинийхэн зөв гэхээс илүү яг энэ дээр юу яг хинийхэн зөв гэж энэ болж ин ч гэжтэй уусаа удахгүй одоо ингээд хитгэн л баг ингээд хамгийн дээд талдаа л зөвхөн миний хувийн бодлоор нэг сар марын дараа л ингээд бүх ингээд нотлох баримтууд ер нь бол ил болох байхтай юу. За нэг тиймэрхүү байна. Тэгээд ер нь бол Кимсэр охины талаар тийм бичлэг орууллаа. Тэгээд ер нь бол зөвхөн миний хувийн бодлоор хамгийн анхнаасаа ер нь бол охин маань 8 орлоо гэж бодлого байсан. Одоо бүгдээрээ мэдж байгаа. Жилийн турш ингээд өөрөө ингээд төлж ядчих чинь гиг мэт 700 сая воныг ингээд хэмжлэхээр нь өөрөө ингээд амар ингээд гомдоод тэгээ найз залуугаа залгасан чинь ингээд огт ингээд мессеж харчаад ингээд огт ингээд хариу өгөөгүй тэгээ аргаан барснаа Instagram дээр хамт ахуулсан зураг ахуулсан чинь ингээд бид хоёр ингээд зүгээр нэг тийм найзын харилцаатай байсан ингээд гүтгээд тэгээд ер нь бол амар нэг тийм хэцүү юм сэтгэлийн шарахтай болсноос болоод бас амиа орлсон байж бас магадгүй. Бараг ингээд хамгийн анх тийм ээ за ядчил ингээд найз залуугийнх нь талны ядаж л ингээд бид хоёр үерхсэн өмнө ингээд тайлбар оруулсан байсан юм бол бас амиад байхаас юм илүү бас тийм ээ. Гэтэ бас яг нүнийг ингээд эцсийн яг гэдэг шулуухнаар хэлэх юм бол яг ер нь бол Кимсэрийг найз залуу налаагүй байхгүй. Эцээцтэй ингээд хэлэх юм бол ер нь бол ард иргэд Кимсэр алсан байхгүй. Ер нь бол солонгосчууд яагаад нэг тийм сони битгүй би одоохонд бол ингээд жоохон гайхаад идэг зү ингээд монголчууд манай солонгосчуудаас ард иргэд нэг юм амар ялгаатай зү. За манай Монголд л нэг юм сенсац амар гарч ирээл тэгэл мартагдчихдаг. Ер нь бол чим жоохон гинэн итгэмтгийн улс байхгүй гэсэн чинь солонгост бол ёстой тийм хайр байхгүй заяо. Хэрвээ ингээд тэр жүжигчнээ ингээд тэр ямар нэг алдаа авсан бол бүр ингээд дэвсэлж бүр зүгээр дэвслэхгүй зэ бүр ингээд бүр дахиж бүр босч ирэхгүй болтон бүр дэвслээд хайчдаг дараа тэгээд эцээд амиа оруулдаг ч юм уу амиа оруулсны дараа амар нэг тийм сайхан сэтгэлтэй хүмүүс бол амар өрөвдөө бол Кимсэр охины ч гэсэн юу нах тэгж алсан тэгэл амар ингээл дэвсэлж ийсэн амиа оруулалтын дараа тэгэл дараа нь эцээд найз залуу өнгө буруутгаал тэгээд монголчууд маань тэгжсэн тэгээд наад залуу зүгээр солонгосчууд хайчиж болдгоо юм ямар хэцүү юм бэ одоо та нар яг наад залуусыг юу гэсээд байгаа найз залуу зүгээр амиа оруулах гэдэг юм уу та нар ч одоо ямар сонир болсон гэдэг юм солонгосчуудыг өөр нь бол тийм нэлээд юм тэгсэн байсан энэ дээр нь бол монголчуудаа дөрмийн дугаар санал нэгдэж байгаа солонгосчууд үнэхээр нэг тийм сонир юм болж байгаа энэ зангаа юм бас ч юм солонгосчны бодлын гоё улс
Тэр юм бол алдаагаар солонгос юм бол алдгүй хүн гэж байхгүй зү. Надтай тийм болон хүн чи дөрмийн дагуу алдаж оноо зөө ихтэй тэр алдаан дээр нь улам бүр ингээд давслаа алгунум ингээд худлаа мэдээлэл ингээд цацаад байгаа ингээд гайхалтай зөө. За би ингээд YouTube суваг дээр яг юм цөөвөр чон гэдэг тийм юм монголоор орчуулах юм бол нэг тийм солонгос юм YouTube сувгууд амар их байдаг зөө. Та нар зүгээр судлаад үзээрэй. Тэгээ цөөвөр чон гэдэг нь яг юу гэдэг юм бэ гэвэл жишээ нь нэг жүжигчин асуудалд орчлоо тэрнэр нь үнэн зөв нь мэддэхгүй зүгээр баахан худлаа бүр ингээд хүн тэр хүний дургу болтол мэдээлэл ингээд YouTube суваг дээр цацдаг зөө. За тэр хүмүүс яг тийм бичлэг хийгээд яг юу хийдэг юм бэ гэвэл төрмийн дагуу хүмүүс тэр нь үзээд их ингээд үзэлт нь их болоод төрмийн дагуу YouTube-с их орлого болдог болно тийм үү. Бас хоёр дахь орлого нь юу вэ гэвэл тэр ингээд компани ингээд гуйдаг юм шиг байна. Миний талаар ингээд таживтын гэж юм мэдээлэл цаашаа би тань ингээд 20 саяын вон үг юм гэдэг юм бол нилийн тэгж юм бол гуйдаг юм шиг байлээ. Тэгж юм цөөвөр чануудаас бол бас Кимсэн охин манаас бүр ингээд нэг удаа амиа орлох гэж оролцсон битүү сувгийнхын яриг нь бол хэлхийг хүсэхгүй байна. Тэгээд ийм үнээр худлаа мэдээлсэн. Үнээр яг бүр ингээд шантгаад яг амиа орлох гэсэн чинь яг азар аавж ин шууд имж дууцснаар ер нь бол аврагдсан ч юм уу яг тэгдэг юм ер нь бол тэгдэг. За нэг тиймэрхүү энэ тэгээд удахгүй хитгэн яг сарын дараа яг удахгүй угаасаа шүүх хурал болно. Шүүх хуралдаа тэр нь бол хин ялах нь тодорхойгүй байгаа гэсэн хэрэг хин ялах юм бол угаасаа тэгээд ер нь бол өдрөө бичлэг оруулна. Юу гэж бичлэг оруулах вэ гэвэл ийм тэгвэл ихсэн бичлэг дөрвийн дугуй та нартай мэдээлэл өргөтн орчуулад ер нь бол бас нэг тиймэрхүү байна. За тэгээ миний бичлэгийг дуусна. Та бүхэн бүгдэнд баярлалаа. Тэгээд удахгүй Кимсэн охины ингээд нэр нь ядаж юм цангаатгаанс гэж миний хувьд бол хүсэж байна. За тэгээ миний бичлэг дуусна. Та бүхэн бүгдэнд баярлалаа. Бүгдэнд хайртай шүү. За тийм л